Чамайг анх харахад хамгийн түрүүнд миний сэтгэлийг татсан зүйл бол чиний гэгээлэг зан бүх зүйлдээ яг л анх удаа танилцаж буй мэд сэнөөж чин сэтгэлээсээ баярлаж чаддаг тэрэл төрх байсан. Би ус шиг бол чимэн гал мэт дүрлцдэг хүн шиг санагддаг үлээ. Магадгүй яг энэ өөр зүйл биднийг холбодог, намайг дурлуулсан байх. Чимэн хамгийн жижиг зүйлээс хүртэл аз жаргалыг олж чаддаг хүн. Энгийн нэг үгэнд, инээмсэглэлд, халамжинд чин сэтгэлээсээ баярлдаг. Тэр баярлсан харцыг харах бүрд би чамдаа улам их хайртай болдог. Би чамдаа маш их талархдаг. Намайг ойлгохыг үргэлж хичээдэгт талархдаг. Сонсдогт талархдаг, ярилцдагт талархдаг. Надад үргэлж итгэдэгт талархдаг. Урам өгдөгт талархдаг. Хэцүү үед минь дайвшруулдагт талархдаг. Хамгийн гол нь хамт байсаар ирсэнд үнэхээр их талархдаг. Ирээдүй ямар байхыг бид мэдэхгүй. Жаргал зовлон ээлжлэн, баяр гуниг ээлжлэн. Бид заримдаа бүдэрнэ, заримдаа бие ойлгохгүй ч байна. Тиймээс би чамдаа цаг үргэлж жаргалтай амьдруулна гэж амлаж чадахгүй ч харин ямар ч өдөр байсан хамт байна гэж амлая. Гэтэ дэлхийн аварга финатын 2 цагаас мустаа. Хэрвээ чимэн цэцэг бол бороо болж услая. Намайг намар гандах өдөр байсан ч хавар дахин дэлгэрхийг мэддэг учраас өвлийг хамт тавья. Хэрв чимэн дэлхий бол наран болж дудаацуулъя. Үүс тэнгэрийг бүрхэх өдөр байсан ч гэрэл дахин ирдэг шиг би үргэлж чиний дэргэд байна. Хэрвээ чимэн халин нисэх шувуу бол амсхийх модон болж төвшье. Ядарсан үед нь амрах газар, нисэх үед нь зоригжуулах батнс байя. Нэг өдөр бидний зүс царай өөрчлөгдөнө. Цаг хугацаа биднийг өөрчилнө. Биднийг хамт бүтээсэн дурсамжууч алсран одно. Гэвч нэг л зүйл хизээч өөрчлөгдөхгүй. Тэр нь чамаагаа гэсэн миний хайр байх болно. Өнөөдөр би зөвхөн чинийхээ нөхөр болохгүй. Хамгийн сайн найз, хамгийн бат түшиг тулгуур, хамгийн аюулгүй гэр байхаар энд зогсож байна. Төгс нэгний өмнө, гэр бүлийнхээ өмнө, хамгийн гол нь чинийхээ өмнө энэ хайраа насан туршдаа хамгаалж, хайрлаж, хамт олох болно. Чамдаа хайртай шүү. Анх чамайг ажлын газрынхаа ажлыг ягштал хийдэг хийж буй зүйлтэй гаргууд сайнч түүнийгээ дагаад жаахан ширүүн ууртай ч юм шиг хүн гэж хардаг байлаа. Хоёр биенээс тэс өөр зан чанартай болохоор хамт алхахдаа үгч цайлдаггүй байж үлээ. Энэ үед бидний ирээдүй ийм гайхамшигтай аялын үдийг хамтдаа татна гэж төсөөлж байсангүй. Надад мэдрэгдсэн бас чамдаа хамгийн ихээр итгэх итгэлийн минь бадраасан зүйл бол ааваасаа мэдэрч болох тэр л хаалганд тулсан. Нүмерт нь ороод амрах мэт мэдрэмж. Амар тайван мэдрэмжийг чамаас авсан мөч байсан юм. Хэдийгээр бид өөр хүмүүсч тэрхүү ялгаатай байдал маань биднийг улам бүр нэгтгэжээ. Миний доторх амар тайван байдлыг өнгөлж нуутмал байсан үзэсгэлэн цэцгийг минь ил гаргаж өгсөнд баярлалаа. Тэрхүү цэцгийг өдөр бүр тордон усалж, хайрлан хамгаалж, нандинаж байгаа чамдаа баярлалаа. Миний сайн талуудыг дэлбэлүүлж, миний анхаарах ёстой бүхнийг үргэлж сануулж байдаг чинь баярлалаа. Ямар ч эргэлзээгүйгээр итгэл дүүрэн, амар тайван, жаргал бэлгсэн, үр хүүхдийнхээ ерөөлийн суваг болох ирээдүйнхээ эхлэлийг өнөөдөр хамтдаа зоригтойгоор тавьж байгаа чамдаа баярлалаа. Чамдаа хязгааргүй хайртай шүү.